За байнгын орны гишүүдтэй ажлын хэсгэндээ өдрийн мэндийг хүргье. Маш чухал одоо хуулийн цэцлийг санаачилж орж ирж байгаа номын чим гишүүндээ бас талархал илэрхийлье. Миний бие бас хамт өргөн мэдүүлсэн гишүүдийн нэг байгаа. За Монгол улс тамхины төрлийн одоо бас бизнес эрхлэхэд хамгийн таатай улс эдийн тоонд бол зүүн өсөөр орж байгаа. За үн ханшийн хувьч төр, за бусад энэ хууль тогтоомжийн тодорхойгүй байгаа байдлын хувьч төр. За та бүхэн манаас тодорхой мэдээллүүдийг өгж байна. За шин дутам гарж байгаа нийгмийн тодорхой өөрчлөлтүүд энэ сорилтуудтай бол Монгол улсын парламент бас одоо цаг үеэ олсон энэ хууль тогтоомжуудыг бас одоо дор бүрэн баталж бид одоо бас яг иргэдийнхээ өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд, амь насыг бас одоо хамгаалах юм үүрэгтэй. Тэр утгаараа бол одоо энэ захим тамхитай холбогдлолтой, электрон тамхитай холбогдлолтой зохицуултыг сайжруулах гэж байгаа бидний санаачлага бол бий бол зөвөө гэж ингэж бас одоо үзэж байгаамаа. За мөн дээрээс нь нэгэнтээ маш олон жил одоо тамхины одоо хамааралтай болчихсон хүмүүсээс илүү өсвөр үеийнхэн, шинэ үеийнхэн лугаа хандаж одоо бас тодорхой одоо үйл ажиллагааг бас явуулах нь илүү өргөөжтэй байх болов уу гэсэн ийм бас бодолтой байна. Тэгэхээр ерөнхий концепц агуулгыг бол одоо бас бүрэн дэмжиж байгаа бас илэрхийлье. За хэд хэдэн одоо бас мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод бас одоо ойлгуулах зорилгоор би хэд хэдэн асуултыг асууя. Ялангуяа одоо эрдэмтэд эрүүл мэндийн салбарын судлаачид маань бас одоо хариулах нь зөв бах. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2024 оны тоо статистикийг та бүх маань танилцуулах шиг байна. Бид одоо нийт нас баралтын 17% нь бол энэ тамхинаас хамааралтай гэдэг ийм тоог танилцуулж ах шиг байна. За жил болгон бол нэг 4300 орчим хүнийг бид нэр одоо энэ тамхины хамаарлаас олж амнасаа алдж байна гэж ингэж тогтоож байна. За ер нь бидний энэ судалгаа тооцооллууд хэр бодиттой вэ? Яг ямар байдлаар бид хүн бас энэ тоо мэдээллүүдээ бол гаргадгийг, за хор хөнөөлийг одоо бас хэрхэн тооцдгийг гэдгийг бас илүү дэлгэрүүлээд, за сая миний хэлж байгаа агуулгууд дээр үнэхээр одоо бас аюултай ийм тоо одоо мэдээллүүд байвал та бүхэн нэмж бас одоо үндсэндээ одоо танилцуулаач гэдгийг бас хэлье. За үүний цаана бас одоо бид нар нэг талдаа хатуу аргаар тэмцэж байгаа нь бол зөв, эдийн засгийн аргаар, бусад улсын жишгээр. Нөгөө талаасаа бас энэ Монгол улсын маань энэ одоо нийгмийн одоо байдал, за нийгмийн стресс, бухимдал, за түүнтэй холбогдлолтой асуудал үүний цаана бас одоо байна уу? За энэ асуудлуудаа бас бусад улс орнууд болон олон улсын байгууллагууд маань бас одоо ямар зөвлөмжүүдийг өгдөг юм бэ? За тамхины одоо энэ одоо хамааралтай байдал, тамхи татж байгаа энэ байдал нь нийгмийн одоо цалин хөлс, нийгмийн баталгаатай бас шууд хамааралтай ер нь байдгүй. Энэ талаарх судалгаа мэдээллүүдийг бас дэлгэрүүлээд асууя. За микрофон 4. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Баттүр байна. Тэгэхээр энэ тооцооллуудыг бол бид нэр эрүүл мэндийн үзүүлэлт хамгийн сүүлд 2024 гэсэн ийм одоо ном байгаа. За энэ дээр бол SDG-ийн доктортой байдлын үзүүлэлтийн нэг одоо үзүүлэлт болж гардаг. За энд бол тодорхой одоо аргачлалаар бодсон тоо мэдээллүүд гардаг байгаа. За дэлхийн нийтээрээ бас хийдэг Монгол улсад өвчлөлийн энэ дарамтын судалгаануудыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэдэг. За хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр бол өвчлөл ялангуяа нас баралтанд хоёр үндсэн шалтгаан байгаа. Тэр нь юу вэ гэхээр зүрхний шигдээс тархины цус харуулт гэдэг. За эдгээр нас баралтанд нь ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа вэ гэдэг ийм эрсдлийн одоо судалгаа хийдэг. За тэнд бол нэгдүгürt нь бол артерийн даралт ихсэлт, за 2 3 дугаар шалтгаан бол эрэгтэйчүүдэд тамхи архи гэсэн ийм одоо шалтгаан байна. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Монгол хүмүүсийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо дундаж насны ялгаа бол 9.2 байгаа. Тэгэхээр гэтэл энэ тамхи гэдэг одоо энэ зүйл маань эмэгтэй хүүст үзэх юм бол эрсдэл хүчин зүйлийн бүр 7 8 дахь шалтгаан болж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо энэ нас баралтын өвчлийн гол шалтгаан болж байгаа гэдгийг бол тодорхой харуулж байгаа ийм тоо мэдээлэл байгаа. Үүндээ бол одоо судалгаа статистик бол дэлхийн нийтээр Монгол улсад хангалттай хэмжээнд байгаа. За нийгмийн бас магадгүй нийгмийн стресс юм уу, цалин хөлс, амжиргааны төвшөнтэй холбоотой ийм одоо тамхи хэрэгэлдэг, архи хэрэгэлдэг ийм хандлага байдсан биш үү гэдэг ийм зүйлүүд байдаг. Энийг бас тодорхой хэмжээгээр бид нар судалж үзэхэд ингэж батлагдсан мэдээж одоо нөлөөлсөн гэдэг зүгээр судалгааны төвшөнд иймэрхүү ийм нөлөөл байна гэж байгаа болохоос биш. Үнэхээр гол шалтгаан ийм нийгмийн стресс юм уу, хүний одоо хувь хүний ийм стрессээс
болж тамхинд ордимоо гэсэн ийм батлагдсан судалгаа ерөөсөй байхгүй гэдгийг хэлье. За түрүүний асуултан дээр бас нэмээд хэлэхэд татвар яагаад огцом нэмэгдсэн бэ гэдээ гайхаад байгаа шүү. Цахилгаан тамхи өөрөө татваргүй онцгой албанд татваргүй явж ирсэн байхгүй. Тийм учраас онцгой албанд татвар тавиад эхлэхээр энийг огцом нэмэгдэж гин гэж хүлээж аваад байгаа. Тэр энэ хуулийг олон жил ингээ 2-3 жил хойшлуулах тусмаа тэр цахилгаан тамхины асар их татвараас зайлсхийж байгаа ийм зүйл одоо болоод байгаа гэдгийг хэлмээр байна. Тамхины тэр 2000, 4000, 6000, 8000 болгоод ингээ жил болгон нэмж байгаа энэ зүйл ч гэсэн инфляцийг тооцоолоод үзэх юм бол бараг нэмэгдээгүйтэй адилхан болж магадгүй хувирна 3-4 жилийн дараа. Тийм учраас магадгүй энэ зүгээр энэ хууль одоо хэлэлцэгтэй батлагдсан ч гэсэн дараагийн тооцоол гэж дараагийн арга хэмжээнүүд бол тасралтгүй үргэлжлэх байхаа гэж найдаж байгаа. За баярлалаа. Нэмж хариулах уур ажлын хэсэг гишүүн байна. Болсон уу? За тулгаан хууль гишүүн хаана хэмэлээ? Аль байгаа? Микрофон руу суугаарай. Микрофон 5 дээр юм уу 1 дээр явууч. 2 дээр микрофон 2-ыг нээ. За түрүүн бас ариун цай гишүүний асуултанд нэмэлтээр хариулт өгье. Зөвхөн онцгой албан татвараас гадна Нэрээ хэлээрэй. Тэмдэглэл тусах учраас. Галерхийн газрын барааны англи үнэлгээний хэлцээс хариуцсан байцаагт дарга чимгэрлэн. За түрүүн онцгой албан татвараас гадна мөн бас галийн тарифын хувь хэмжээг бас нэмэгдүүлж байгаа. За янжуур тамхин дээр бол одоо галийн тарифын хэмжээ 30% байсан бол шинэ төрлийн одоо энэ электрон тамхин дээр бид бас ижлэтгээд 30%-ийг бас нэмж байгаа. Тэгэхээр одоо галийн албан татвар, онцгой албан татварын хувь хэмжээ бол хуулийн төсөлд нэмэгдсэн байдлаар тусгасан. За амтны хувьд бол одоо нийт импортоор орж ирж байгаа электрон тамхины за 80 орчим хувь нь жимсний амттай. За 10 орчим хувь нь бол гааны амттай. Бусад нь бол ундаа одоо ундаа болон Coca-Cola гэд бусад Гүйцээж хариулъя. Микрофон 2. За амтны хувьд бол жимс самар шоколадны амттай бол 77% эзэлж байна. За гааны амттай бол 10% эзэлж байна. Ундаа сууд арсны амттай бол 6%, тамхины амттай бол 6% ийм одоо мэдээлэл статистик мэдээлэл байна. За баярлалаа. Гаан хууль гишүүн тодруулж асууна. За судалгаа тооцоололтой холбогдолтой нэмэлт мэдээлэл байвал бас гишүүдэд өхөн зөв бахаа гэж бодож байна. За түүнийг бас шийдвэр гаргахтаа бас анхаарах баха. За зөөлөн аргаар тэмцдэг ч гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо туршлагууд юу ах вэ гэдэг дээр бас болвол нэмэлт одоо хариулт өгөхийг хүсэж байна. За татвар нэмэгдүүлэхийн за эрг сөрөг хоёр одоо үр дүнгууд бол гарнаа. За ялангуяа одоо эрг үр дүнгууд дээр тодорхой хэмжээнд одоо хэрэг хэмжээний одоо бас хоримтлууд бий болох уу? За түүгээр одоо бид бүхэн бас ямар өөрчлөлтүүдийг хийж болох уу гэдэг дээр илүү дэлгэрүүлээд бас одоо мэдээллийг авъя. Ялангуяа одоо тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлсэн энэ одоо хувьд жил болгон хэдээр өснө гэж тооцож байгаа вэ? За тэр цугласан одоо тодорхой мөнгийг бид нар яг юунд одоо зарцуулах вэ гэдгийг бас нэмж тодруулъя. За микрофон 3 номинж гишүүн. За гаан хүлэг гишүүний асуултанд хариулъя. Тэгээ бид нар тамхиталтыг бууруулж нийгмийн эрүүл мэндийг хамгаалахыг бол зөвхөн мэдээж нэг хууль гаргаад зохицуулт хийгээд татвар гаргах одоо тий нэмэгдүүлснээр бол хангана гэж үзэхгүй байгаа. Мэдээж хэрэгжилтийг хангах дээр маш анхаарна. Дээр нь Монгол улс бол тамхины хяналтын суурь конвенцид нэгдэж орсон анх нэгдэж орсон улсуудын л нэг. Тэгээ суурь конвенцаас биднэрт Монгол улсад 4 жил тутамдаа зөвлөмж өгдөг. Энэ зөвлөмжөндөө Монгол улс юун дээр алдаад байна гэдэг дээр хоёр юм дээр л их анхаараарай гэдэг. Нэгдүгээрт энэ та бүхэн соён гэгэрүүлэх ажлаа ерөөсөө мартсан байна. Олон нийтийн телевизээр чинь тамхины хор хөнөөлтөй холбоотой ямар ч контент мэдээлэл өгөхгүй байна. Иргэддээ мэдээлжүүлэхгүй байна. За хоёрдугаар нийгмийн эрүүл мэндэ хамгаалах татврын бодлогыг та бүхэн ерөөсөө орхитуулсан байна гэдэг энэ л юм. Тэгэхээр манай хуулийн төсөлд бас бид энэ зөвлөмжүүдийг аваад за боловсролын байгууллага бол ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсролын хичээлийг ордог болъё. Энүүгээрээ хүүхэд залуучуудаа хоол хүнсний шимт хичээл, архи тамхины хор хөнөөлийг багаас нь
Гүйцээж хариулъя. Соён гэгэрүүлэх ажлыг хийж ээж за мөн одоо дагаж мөрдөх журмын тухай хуульд бол бас энэ кампанит ажлуудыг эрүүл мэндийн яам, боловсролын яам маань хамтарч хийхээр тусгасан байгаа. Ингэж хаана олон нийтийн одоо санаа бодолд энийг оруулж өгч бид нар илүү үр дүнг харнаа гэж бодож байгаа. За татвар дээр бид мэдээж энэ бол төсөв бүрдүүлэх зорилготой татвар ерөөсөө биш. Ийм зорилго ерөөсөө агуулаагүй. Энэ бол онцгой албан татвар гэдэг бол ерөөсөө хэрэглээг бууруулах зорилттой зарим улсад нүглийн татварч гэж хэлдэг. Тэгэхээр энэ татвараа бид нар ерөөсөө тамхины хор хөнөөлтөд тэмцэхэд л ашиглана гэж байгаа. Наа ялангуяа энэ одоо хуулийн дээр бид бол гурван зүйлд бол яг энэ тусгайлан онцгой албан татврынхаа 50%-ийг одоо зарцуулна гэж оруулсан. Нэгдүгээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолны шимт хичээлийг сайжруулахад. Одоо бол бид нар чинь бага ангийн хүүхдүүдтэй үдийн хоол өгөөд дунд ахлах ангийнхантаа өгч чадахгүй байгаа. Энийгээ бид нар анхаарах хэрэгтэй. За хоёрдугаар донтолтоо сэргийлэх хамгийн сайн арга зам бол ерөөсөө спорт гэдгийг дэлхийн улс орнууд туршилт. Минут нэмий. Тэгээ донтолтоо сэргийлэх гол зүйл бол хүүхэд одоо өсвөр үеийнхний хувьд чөлөөт цагаа зөв одоо боловсон өнгөрүүлэх энэ орчныг бүрдүүлэх ёстой. Бид сүүлийн энэ 30 жилд хүүхдүүдийнхаа сургуулийн заалыг энэ газрыг нь авлаа, хүүхдийн тоглоомын талбайг нь авлаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх үнэхээр хүртээмжтэй газар нөхцөл муу байна. Тэгэхээр яг энэ тамхинаас орж ирж байгаа татвараа спортын дугуулan секцний хүртээмж, спортын барилга байгууламжийн хүртээмжид зарцуулъя гэж байгаа. За 3 дугаарт манай эрүүл мэндийн салбарынхны санал байгаа. Энэ бол одоо тамхины бүтээгдэхүүнээсээ тамхиталд ихсээд байгаа болгож тамхиталтаас гарах, тамхиталтыг бууруулах арга хэмжээнд төрийн бодлого ерөөсөө явахгүй байна. Тэгэхээр тамхинаас гарах энэ нотлохоон суурилсан эмчилгээ үйлчилгээнд энэ татварын хэмжээнээс бас одоо орсон орлогоос зарцуулъя гэсэн ийм 3 зорилтод хүрээнд л бид энэ татварыг зарцуулна гэсэн үзэл баримталтайгаар хуулийн төсөлтөд тусгасан байна. За баярлалаа. Хууль гишүүн нэмж тодруулах уу? Сүргэн байгаа юу? Асуулт дутуу байгаа юм те. За. Микрофон нэг дээр микрофон нэгийг нэ. За давчхан хариулчих. Ер нь архаг тамхичд маань бол 18 нас хүртлээр нийт одоо тамхичд 90% тамхинд орсон байдаг. 25 нас хүртлээр нийт тамхичд 99% тамхинд орсон байдаг. Тэгэхээр тамхиталтыг бууруулна гэдэг нь бол хүүхэд залуучууд руу хандсан бодлого бол одоо юу гэдэг тамхинд оруулахгүй байх гэдэг бодлого бол хамгийн зөв бодлого байдаг. За эдгээр хүмүүст маань бол та бүхэн татварын аргаар одоо эдийн засгийн аргаар хөшүүрг өгөх нь бол хамгийн өрнөлөөтэй байдаг. Яагаад гэвэл одоо тамхины өөрийнх нь одоо үнийн мэдрэмж бол хасах 0.4-өөс хасах 0.6 буюу одоо ойролцоогоор нэг үн 10% өсөхөд нөгөө хэрэглээ маань 4% буурч идэг гэсэн тоон судалгаанууд байдаг. За энэ утгаараа бол татварын одоо татвар нэмэгдэх маань бол худалдаа авалт эргээд нөгөө хүүхэд залуучууд маань энэ тамхиталтад бол хандлага нь буурч идэг. За дээр нь хүүхэд залуучуудын хувьд бол нөгөө орлого гэдэг зүйл маань бол бага учраас байхгүй учраас нөгөө үнэн Гүйцээж хариулъя. Та бас нэрээ хэлээд тэмдэглэлдүүлдэг гэдгээр. За баасан жоо эдийн засгч байгаа. За үнэнд бол хүүхэд залуучууд бол хамгийн мэдрэг байдаг. Тэгэхээр бол энэ татварын тавьж байгаа татвар маань бол тамхиталтыг бууруулахад бол маш өндөр нөлөөтэй. За сөрөг талууд юу вэ? Татвар тавихаар сөрөг талууд юу вэ гэж асууж байна. За манай улсын хувьд бол тамхины үн бол хөрш орнуудаасаа 2-3 дахин хямд тамхитай гэдэг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл контрабанд ч гэдэм үү хөрш зэрэгэлдээ орнуудаас оруулж иж дамлан зарах ч гэдэм үү энэ төрлийн одоо эрсдэл бол харьцангуй бага. За татварын хэмжээ маань болохоор хүмүүс бас хэлээд энэ 2000, 4000, 6000 гэдэг ингээд үе шатаа нэмэгдээд яваад байна. За энэ тооцоолууд маань бол түрүүнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгчд манд хэлсэн 75% гэдэг нийт одоо нэг жилнгээр борлуулагдж байгаа үнийхээ 75% хүрэх зорилго тавиад ингээ яваад үе шаттай нэмэгдүүлээ яваад байгаа. Дээр нь та бүхэн анзаараарай. Одоо 30 онд 100000 төгрөгийн татвар тавигдана гэдэг маань 30 онд одоо инфляц маань хэд өргөлээ. Хууль гишүүн та тодруулах уу? Асуултаа дахиж тодруулж асуух уу? Болох уу? За дараагийн гишүүн